Бүр зарим хүн нохойгоо ягаанаар буддаг гэсэн гинүү. Доголжсэн боловчлаарэ. Hi Barbie. Barbie. Hi Barbie. Hi Barbie. Hi Barbie. Hi Barbie. Өнөөдөр бид олооны анзаараад байдаггүй нэг өнгөний тухай ярих болно. Өнөөдөр бидний харж буй ягаан өнгө бол шууд л эмэгтэйчүүдийн өнгө гэж ойлгоод. Энэ бол ягаан өнгөний нууцхан. Ягаад ч бидний дунд тийм ойлголт байдаг да. Охин төрх юм бол ягаан өнгө үлгэй. Харин өвгөн төрх юм бол цэнхэр өнгө үлгэй гэдэг. Тэгэхээр өнөөдөр бидний харж буй өнгө бол шууд л эмэгтэйчүүдийн өнгө гэж ойлгогддог. Барби хүүхдийн хувцас. Эсвэл октийн тоглоом. Гоо сайхны бүтээгдэхүүнүүд гээд эмэгтэй хүнд зориулагдсан болгон ягаанаар чимэглэгдсэн байдаг да. Гэтэ та мэдгүй 100 жилийн өмнө бол эсэргээрээ ягаан бол хөвгүүдийн өнгө, харин цэнгэр бол октийн өнгө гэж үздэг байсан. За ингээд хамтдаа өнгөрсөн зуунд ягаан өнгө хэрхэн утга бэлэгдлээ өргөжүүлж өнөөгийн бидний мэдэх эмэгтэйчүүдийн өнгө болсон талаар сонирхолтой төхийг хүндээ. Нэгдүгээр хэсэг Pink for the Boys and Blue for the Girls. 1918 оны 6 сард Америк нэгдсэн улсын хамгийн том хүүхдийн сэтгүүл болох Earnshaw Impants Department сэтгүүл дээр The Generally Accepted Rules Pink for the Boys and Blue for the Girls гэж бичсэн байдаг. Яагаад гэвэл ягаан өнгө нь улаан өнгөний зөөлрөөс хувилбараа гэж үздэг. Харин улаан өнгө бол эр зориг, хүч чадал, тэмцлийн бэлэгдэл учраас хөвгүүдэд тохиромжтой гэж үздэг байж. Харин цэнхэр өнгө нь ариун цэвэр Мариягийг бэлэгдсэн учраас эмэгтэйчүүд тохиромжтой гэж үздэг байсан. Тэгэхээр яг үүндээ ягаан өнгө нь охтуудын өнгө биш хөвгүүдийн өнгө, харин цэнхэр өнгө нь хөвгүүдийн өнгө биш охтуудын өнгө гэдэг байсан. Хоёрдугаар хэсэг бүхнийг эргүүлсэн нэг эмэгтэй. Ягаан өнгөний хувь заяаг өөрчилсөн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч эхнэр гэвэл итгэх үү. 1953 он генерал Dwight Eisenhower ерөнхийлөгчөөр сонгогдож Ocean and land and sky. Түүний эхнэр болох Мэми Eisenhower нь тангараг өргөх ёслол дээр маш том бидний багадаа мөрөөддөг байсан шиг тийм том дэрвгэр холбоотой ягаан өнгийн боол өмсөд очсон байгаа юм. Мэми гэх эмэгтэй нь угаасаа ягаан өнгөнд дуртай бүсгүй гинэ. Саяны эвлэл бүр Мэми Пинк гэд хож өгсөн. Тэгээд тэр оройноос хойш яасан гэж бодож байна. Эмэгтэйчүүд ягаан өнгийн хувцас өмсөж эхэлсэн. Up to suit her evening gown, and the differences in shape. Хоёртой зэрэгцэж дайнд дуусч эмэгтэйчүүд илүү гэгээлэг гад өнгийн хувцсыг хүсчээсэн. Яг тэр үед нь Мэми ягаан өнгийн хувцас өмсөд гарч ирсэн гэсэн үг. 3 дугаар хэсэг Diana Vreeland ба Pink Pink. Ягаан өнгийг бүр дараагийн шатанд аваачиж лайфстайл болгосон хүн бол Vogue сэтгүүлийн редактор Diana Vreeland. Тэрээр 1950-аад онд Vogue сэтгүүлээр Pink Pink нэртэй ишлэл гаргаж Banish the black, burn the blue, and bury the beige. хэрвээ чи цамц авч байгаа бол ягаан өнгийг бод. Хэрвээ чи машин авч байгаа бол ягаан өнгийг бод. Амьдралаа өөрчлөхийг хүсвэл эхлээд ягааныг бод. Тэр үед Pinterest байдаггүй байсан ч гэсэн эмэгтэйчүүдийн толгойд Pink Lifestyle хавчургыг суулгасан хүн бол манай Diana ихч. Тэгээд үүний дараагаар ягаан даашинз, ягаан интерьер, ягаан хоолны аяг хүртэл гарч ирсэн. Бүр зарим хүн нохойгоо ягаанаар буддаг гэсэн гинүү. 4-р хэсэг Pop Culture with Pink. Ягаан өнгийг дараагийн шатанд авчиж дэлхийд даяар лайфстайл болгоход тусалсан зүйл бол мэдээж кино урлаг pop style байсан. Гэрээс киноны Pink Ladies. Okay, girls. Let's go get 'em. Мэдээж бидний хамгийн дуртай Barbie кино. You didn't know back then what you've been knowing now. Before the broken skin and letting your love out. Бас бидний сайн мэдэх Mean Girls дээр тэгдэг дээ. On Wednesdays,
We were picked. Which deal? We want to invite you to have lunch with us every day for the rest of the week. Oh, it's okay. Coolness. So we'll see you tomorrow. On Wednesdays, we wear pink. Ингээд л ягаан өнгө дэлхийд даяар октодын өнгө гэдэг ойлголтоос батлагдаагүй юм уу да? Пинкийн зөвхөн эмэгтэйлэг биш. Эхэн дурдсан шиг ягаан өнгө нь эр зэрэг хүч чадлын билег гэсэн шүү дээ. Тэгвэл уралдааны жолооч Donna May машин, дуулга, өмсгөл гэл түүний бүх зүйл нь ягаан өнгөтэй байсан. Hillary Clinton нэг удаа ихтгэл тавихдаа маш дод ягаан аслал өмсөд энэ бол бидний шилэн таазыг эвдэх өнгө гэж хэлсэн. Rights are women's rights, and women's rights are human rights once and for all. Ингэснээр ягаан өнгө зөвхөн эмэгтэйчүүдийн өмсөж хэрэгэлдэг өнгө биш, харин биднийг хэн гэдгийг илэрхийлэх тэмдэг болсон. Ягаан өнгө нь эмэгтэйчүүдийн өнгө мөн. Гэхдээ зөвхөн хүүхдүүд их биш. Ягаан өнгө нь зөөлөн жайж болно, хүчтэй жайж болно. Та нар бага ангид ашиг юм эсвэл одоо ч юм уу эрэгтэй хөхөд ягаан юм өмсөд ирсэн байх юм бол яаж эмэгтэй хүний юм өмсөх юм уу гэж доголд байсан. Яг үндэ тэдний өнгийг бид нэр дээрлэхэд авсан байгаа байхгүй. Ингээд ягаан өнгө маань таалагдсан бол ягаан лайкаа, ягаан сабскрайб дараарай. Дараагийн бичлэг дээр уулзцаая.